Энэ замаар яваарай. Оролцогчид амьтны мөрийг хэрхэн таних, мөн өөрөөр амьтад яаж хөдөлж явдгийг сурах болно. Оролцогчид өөрийн амьдарч байгаа орчиндөө байгаа амьтдын талаар илүү ихийг мэдж тэднийг хайрладаг болно. За одоо энэ замаар яваарай гэдэг хичээл орох гэж байна. Энэ замаар яваарай гэдэг хичээл маань энэ мөрийг таньдаг болоод за байгаль дээр мөр юу болсон бэ, амьтдын мөр амьтад юу болж вэ гэдгийг мэддэг болоод одоо дараагийн энэ цуврал хичээл болохоор энэ замаар яваарай гэдэг хичээл байгаа. Тэгээд юунд газар бол том амьтны мөрнүүдийг дэвсэн. Дээр нь хүмүүс яг адилхан хэлбэрээр ямар амьтад яаж явдаг вэ гэдгийг мэдэж авч ямар амьтад хэрхэн яаж явах вэ гэдгийг л одоо өөрийн бие дээр мэднэ гэсэн. За энэ хичээлийг эхэлцгээе. Жороо гэдэг нэг хөдөлгөөнийг та нар боддоо жороо морны хөдөлгөөн гэж ямар хүн юм бэ? Жороо мор яаж явах юм? Ингэх нь яах вэ? Тэгээд яг энд багш нэг яг хэлж байна. Жороо явдлыг хэлж байна. Энэ урт тадлын энэ мөч хөдлөөд хойдлын яг ижилхэн энэ мөч хоёр зэрэг ингэж хөдлөхийг хэлж байна. Тэ? Нөгөө талынх нь ингэхийг хэлж байна. Тэгтэл чинь өвсөн тижээлт амьтад байна тэ дөрвөн хөлтэй. Өвсөн тижээлт зөрж явж байгаа үст тэ? Ингэж өрөөлдөж явж байгаа үст ингэж энэ хоёр. Бид нар ч гэсэн яг адилхан байгаа үст. Хүн бол бас адилхан байхгүй юу? Босоол болохоос ш. Яг ингэ дөрвөн хөлөх юм бол яг адилхан. Гэтэл баавга яаж явдаг вэ? Хүнтэй адилхан явах уу? Үгүй яаж явах юм? Яг нөгөө жороо гэдэг категорилооч орчод байгаа байхгүй. Тэгвэл монголчууд энэтэй амьтдын мөрийг яаж явдаг вэ гэхлээр ямар ч хүүхэд тэр хэдээ хийн заасан байд. Баавга гингүүтэл ингээ эхэлдэг те. Тэр хаанаас урсан тэр хөдөлгөөн бэ? Тэ? Өрөн баавга гэхээр тэр хөдөлгөөнийг бол маш сайн мэдж байгаа байхгүй. Тэгэхээр бусад амьтад яаж явдаг вэ гэдгийг л одоо хэдүүлээ ярилцъя. Баавгаг бол хүүхдүүд мэддэг юм байна ямар ч байсан ингээ. Тэгэхээр ийм дөрвөн категорид дээр нь одоо гიშгээд энэ дээр явах юм. За одоо ингээд яг амьтад шиг бодлоо. За дүүлдэг туулаа хаана байна? Туулаа шин дэвхрэг штэ. За туулаанаас эхлэе явъя. За туулаа яаж өсөрдөг юм бэ? Хамгийн гол нь. За туулааны өсрөлтөөр дэвхрдээ яаж? Хөө тэгж явах уу туулаа? Хойдлын хөлийг бол уурт гэдгийг өвдөөс өмнө үзсэн. Зэрэг өсөрд юм уу? За хөвгүүд явдаа яаж явахаар вэ? Мөн үү биш үү та нар нэг хараад хэлээд. Оо энэ тийш янз зөв яриад байна энэ. Энэ багш. За хараа урт тадлын мөч нь ингэж газар тулаад хойдлын хөл нь урд нь ашиж ингээ хоёр хөлнийг урд мөчнийг нь хоёр талаар гарч ир урд нь тавьдаг байна. Яа зөв. За чи нэг яваад та. Урд гар дээр нь тулангуудаа хойдлын хоёр хөл нь. Тэ яг одоо тэр хамгийн сүүлийнх нь зөв болсон. Таны явж байгаа биз? Бид нар болохоор дөрвөн хөлөөр дэгдэл ингээл зэрэг үсрээд яваад байх юм бодож байгаа. Үгүй байгаа биз? Тэгэхээр энэ нөгөө хүүхдүүдэд зориулсан хичээл л дээ. Тэгтээ том хүн ч гэсэн эндээс яаж явдгийг ойлгож байгаа. За энэ дээр дүүлдэг нь харин яаж явдаг юм? Дүүлэгч нь За энэ өрөөлдөж явдгийг одоо буух зээр бор гөрөөс тэр яаж явдаг вэ? За хулан тайх яаж явах вэ? Дөрвөн хөлөд явна энэ дээр бол За бүгдээр оролцогч бүгдээр юу яа шүү? Харин өрөөлдөж явдаг ямар амт юм бэ? Дөрвөн хөлөөр яваад өрөөлднөд би түрүүнд хэлсэн шүү дээ. Энэ мөч энэ хоёр нь ингээд чи өөрөө явж л мэднэ. Яаж явах нь чи үздэй. За бүгдээр бос. За.
Энэ хоёрын аль нэг нь урд юм. Чи энэ хөлөө энэ дээр тавь. Хөлөө тавь. Гээ энэ гараад. Тий. Одоо тэр гараад юм шүү. Хөлөө нааш туу. Энэ алхныг хол авах. Бидэрт ингэ яваад байна уу? Гэхдээ энэ хоёрын одоо энэ дөрөв тэр дөрөв хоёр хоорондоо зах зайтай. Хойд хоёр өдөр төлхөл. Наа чи урагшаа хараагаад хойд хоёр өдөр төлхөл аваад. Өө энэ юм Энэ болохоор урдаасаа. Оо тий гараараа тулаалаа. Хойд. Эвгүй гойц. Туулаа яг тэгээ яваад идэг байхгүй. Урдлынхаа хөлбөмбөл хоёр хөлн зүгээрээс ингэж идэг байхгүй. За тэгэхээр энэ хичээлийн болохоор дүгнэлт нь юу вэ гэхээр бас хүүхдүүд нөгөө амьтад одоо юу телевизэр үзэж идэг тийм ээ. Хүүхдийн хамгийн сонирхолтой сэдв нь амьтан байдаг. Ерөөсөө 1-2 настайгаас л ахгуулаад амьтнаар тоглодог. Амьтныг амар сонирхдаг. Гэтэл манай дээр яаж ийн гэхээр нэ хүүхдүүдийг эд ингээ сонирхож явах юм эцэг эхчүүд нь тэрнийг үргэлжлүүл заах нэг ч юм байдаг байхгүй юу. Тэгэл хүүхдийн сонирхол төр амьтан сонирхож байгаа үеийн ингээл Монголын хүүхдүүд ер нь тэгэл сургуульд орохтол байхгүй болчихсон байдаг ер нь. Цэцэрлэг мэцэрлэгт ямар их сонирхдаг вэ? Тэрэнд нь эцэг их нь хэлж өгөх юм ямар ч мэдлэггүй учраас амьтны талын ямар ч мэдлэггүй учраас тэр сонирхлын дараа хийждэг. Гэтэл чинь гадаадын хүүхдүүд болохоор чи эцэг их нь хөдөөгаа даавж яваал ерөөсө амьтны хүрээлэн үзэл ерөөсө гэр бүлээрээ сонирхсоор байгаа тэр хүүхдүүдийг амьтан тайртай болгож өсгөж байна. Амьтныг мэддэг болгож өсгөж байна хамгийн гол нь. Тэгэхээр манайхаа энд бид нар энд нэг юу хийж байгаа чөлөөтэй болцсон үедээ л хоорондоо ярина гэсэн энд нэг бас бичлэг хийгээд байгаа болохгүй. Чимээ их гараад байна. Тэгэхээр юуг анзаарсан бэ гэхээр одоо судлаачид бид нар энэ байгаль тайртай болох энэ ирээдүгэн бэлтгэхэд юу хэрэгтэй вэ гэхээр энэ хөөрхөн хүүхдүүд төрж ирээл амьтанд амар хайртай төрлөх чанараараа амьтан тайртай болоод ирж байхад нь л тэрнийг дарчдаг байхгүй юу. Сургуульд орол нэг ч амьтны тухай заахгүй. Сургууль тэгээд амьтнаас хөндөрөөл амьтныг бол одоо тэгээд ёстой чон болвол дайсан. Тэгэхээр яг тэрэн дээр нь томчууд бол маш их за зөвлөж ядаж л энэ мөрнийг өнөөдөр бид нар сурцгааж байна шүү дээ тийм ээ. Энэ амьтан чи ингэж явд юм байдаг тийм ээ. Хүүхдүүд хөөрхий төрлөхөөрөө харъя. Баавгайг бол яаж хийжсэн хэлдэм аа. Тэг хэлдэг байхгүй ингээд хэлдэг. Хэзээч ингээд зөрцөн явж идэггүй шүү дээ тийм. Ингээд эхэлж идэг шүү дээ хүүхдүүд цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл. Тэгэхээр баавганы явдлыг бол маш сайн. Гэтэ ер нь бол тэд нар бол телевизээр харж байхдаа амьтны тэр хөдөлгөөн мэдлэгийн хэдийн харцсан мэдцэл байж байгаа. За ингээд энд юу болсон бэ гэдэг одоо энэ хичээл өндөрлөө. Энэ ингээд цуврал нэг мөрний юм 3 хичээл байж байгаа. Энэ замаар яваарай.